Мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн толлого 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдана. 1961 оноос жил бүрээ зохион байгуулагдаж байгаа мал тэжээвэр амьтдын толгоор цуглуулсан Малтай өрх аж ахуйн нэгж байгууллагын бодит мэдээлэл нь төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, малчтын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үндсэн суурь мэдээлэл болдог. Мөн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцохоос гадна мал сүргийн бүтэцэд гарч байгаа өөрчлөлтийг бүртгэж, малчин өрхийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийгч судалгаараа онцлог юм. Мал тэжээвэр амьтдын толгойдоо идэвхтэй оролцохыг уриалж байна. Үндэсний статистикийн хороо